хамгийн санаа зовж байгаа асуудал бол хамгаалалтын асуудал гэж ойлгож байна. Сая бас энэ асуудал дурддагдлаа. Бид захимаар сонгуулийн санал хураалт явуулах бэлтгэл хийгдсэн байгаа гэж үзвэл энэ агуулга дотор нөгөө захимаар санал өгөхөд түүнийг хамгаалалтын бид нэр ярьж гин үү, ярихгүй юу? Энэ хоёр тустай асуудал юм уу? Нэг асуудал юм. Жишээ нь сонгуулийн ерөнхий хороо, Монголиа, дан бусад ингээд бид нар бол ингээд захимаар ямар ч санал авч болох юм байна. Техникийн болоод технологийн дэд бүтцийн юмнууд бүрдчихжээ гэж үзье. Бүрдчихжээ гэж бид нэр ярьж байгаа нь хамгаалалтын систем нь бас давхар бүрдсэн байгаа гэдгийг оруулж ярьж гин үү, оруулахгүй ярьж гин үү гэдгийг бодмоор нэгд. Ер нь энэ хамгаалтын системийг хэн хийх юм? Манай үндэсний байгууллага хийх юм уу? Олон улсын хамгаалтын дэлхийн жишг гүйцэн систем байдаг юм уу? Тэр хийх юм уу? Ер нь энэ хамгаалалттай, найдвартай, гадны ямар нэгэн улс орнуудын болоод дотоодын хаанахч үйдийн халдлага мэдээж хийгдэнэ. Одоо ч гэсэн манай юмнууд хийгдэж байгаа шүү дээ. Гэхдээ халдлагад чадж гин үгүй юу, өртөж гин үгүй юу гэдэг нь тустай асуудал л да. Тэгэхээр халдлагад бол өртгөн тодорхой. Тэр өртөж байгаа халдлагаас хамгаалах боломжтой гэдэг нотлохоо баталгааг хэн яаж гаргаж өгөх юм бэ?